метроны буудлын хайж явж байгаад ийм газар ороод ирэхтэй энэ хараа. Google Map харсан чинь нэг л буруу яваад байна. Парк нэ, парк нь болц тэрэндээ замынхаа нөгөө талд байна. За сайн байцгаана уу. Токиогоос Золбоо ТV-ийн та бүхэндээ мэдчилж байна. Hi vlog. Токиод ирээд 3 хонсон байна. Өнөөдөр 3 дахь өдрийн маань өглөө болж байна. Золбоо нь хаашаа явж байгаа юм бэ гэхээр кофе шоп руугаа явж байна. Гац мэддэг газар нь болохоор. Гэтэ хүн нөө мэддэггүй газараа ирчихэр шүү дээ. Нэг юм тоочгны очдог аюугай 5 тухтай газартаа болцохоор тэр газар руу аюу явах сонирхолтой болцдог юм байна. Тэгээ тэр газар очиод өглөөнийхөө ажлуудыг амжуулаад одоо цаг 7:45 болж байна. Тэгээ өчигдөр нэлээ халуун өдөр байсан. Халуутсан, зузаан гараад ирсэн. Жэсэн өмдтэй, зузаан гуталтай, тэгээд нэг зузаан подолктой гараад ирсэн. Нэлээ халуутсан. Тэгээ өнөөдөр болохоор гоё нэг хувцтай гараад ирсэн. Гоё пүүз өмсөөд, шорт өмсөөд. Айгуу гоё. Тэгээ ялангуяа өглөөдөө айгуу гоё сэрүүхэн байна. Өдөр л хаалж магадгүй. За өнөөдөр хаагуур явах юм бэ гэхлээр мэдэхгүй. Бас л сохор болцоо. Сохор болцоо гэнэ. Сохор аялал. Тэгээ өнөөдөр Токиод амьдардаг дүүтэйгээ уулзаа. Токиог хамт сонирхноо. Би нөгөө газар сайн мэдхгүй, хэл ус мэдхгүй болохоор бас миний үзэх газрууд гэж хязгаартай байгаа штэ. Тэгээ манай дүү харин холбогдоод таны хэд хэдэн газар руу дагуулж явъя гэд өнөөдөр дүүтэйгээ уулзаад бүгдээр хамт Токиото танилцсанаа. Тэгээ өнөөдөр ямар тааш Золбоо Токиогийн бас хэд хэдэн газруудаар явж үзэх юм шиг байна. Бүгдээрээ Золбоо ТV-ийн блогтой хамт байгаарай. Тэгээ та бүхэндээ Японы гудамжийн сонирхоод харуулах юм бол ер нь нэг байшин барилгууд нэг иймэрхүү. За тэгээ машинуудаа гадаа парклаа тавьсан. Нэг таалагдж байгаа нь юу гэхээр гудамжиндаа машин тавьсан дүр төрхөөс харагдахгүй байгаа байхгүй юу? Бүгд паркингтаа өөр ингэсэн. Тэгээ Японд угаасаа хувийн паркинг байхгүй бол машин худалдаж авах эрхийг өгдөг гэсэн үнэн юм шиг байна. Би тийг сонсч байсан байхгүй юу? Тэгээ гудамжинд нэг иймэрхүү л гудамж нөө. Одоо энэ болохоор нэг солонгосоор ярих юм бол яг нөө жүтээгний хорооллох шиг байна л да. Тэг ерөөсөө юм Солонгост чинь энэ тэнд ингээ машинуудаа тавьсан байдэн штэ. Тэр нөө пулповччаа гэдэг байхгүй юу? Одоо энэ машиныг харахад гэрийн хаажуу зогсоол дээр тавьсан байгаа шүү дээ. Солонгост юм бол энд нэг тавьсан байгаа, тэнд нэг тавьсан байгаа. Ер нь зогсоолын асуудал жоохон байдаг л та. За энэ айл гэхэд балкон дээр ингээ угаасаа хувцснуудаа хүнжил энтрээ хатаага тавьсан байна. Манай монголчууд дээр үед айгүй хэн гэдэг үстэй. Гэхдээ дээр үед шиг одоо ч гэсэн балкон дээр хувцас хатааж тавьдаг байлгүй дээ. Энэ болохоор юу гэдэг юм шиг шүү дээ. Энэ ханаби гэсэн гадаад хэлний дугуулan байдаг юм шиг байна. Инглиш байна. Солонгос хэл бас заадаг юм шиг байна. Хангал гэсэн байна. За тэгээ иймэрхүү хувийн орон сууцнууд нь бол бүгдээрээ юм доороо паркингта машины зогсоолтой байна. За Золбоо ямар ч гэсэн өчтөрийнхөө кофе шоп дотор ороод ирлээ. Тэгээд нь гоё орж ирэхээр халуун алчуур өгдөг. Нөгөө нь гараарч харах гоё мэдрэмж авдаг. Усанд орж байгаа юм шиг. Усанд ороод аадах эхлээд. Тэгээ өчтөрийнхөө идсэн өглөөний цайг захиалчлаа. Өндөгтөө, сэндвичтэй, шөлтөө, сүүтэй цай захиалчлаа. Тэгээ дүүтэйгээ энэ кофе шопод уулзна гэж тохирсон байгаа. Дүүгээ эртэл жоохон ажлаа амжуулаад авах юм. Эдитер руугаа бичлэгээ явуулаад ганц хоёр хийх зүйлсүүд байна. Тэгээ өнөөдөр бүгдээр гоё Токиогийн бас шинэ газруудтай танилцсанаа. Та бүхэн өнөөдрийн бичлэгтээ хамт байгаарай. Сайн байцгаана уу? White Dream шүдний эмнэлгийн маркетингийн ажилтан Золбоо. Орчуулагч маркетингийн ажилтан Туул та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай эмнэлэг үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа. Шүдний бүх төрлийн эмчилгээг хийж байгаа. Шүд авах, шүдний чулуу түүх, буйлны эмчилгээ, сувгийн эмчилгээ, бүх төрлийн ломб, имплант, нүүрвч буюу ламинейт, бүрээс буюу краун, шүдний цайруулалт, шүдний гажиг засалт гээд хүссэн үйлчлэгээгээ та авах боломжтой шүү. Манай эмнэлэг олон давуу талтай. Тэр дундаас хамгийн том давуу тал нь имплант. Бусад эмнэлэгт эмчлэх боломжгүй гэсэн онцлогоо авсан өвчтнүүдэд хүртэл эмчилгээ хийдгээрээ давуу талтай. Манайхаар ирж үйлчлүүлсэн монголчууд маань маш сэтгэл хангалуун буцдаг. Үүний шалтгаан нь эмчилгээний үр дүн сайтай, мөн тохилог цэвэр орчин, үн төлбөрийн хувьд хямд бөгөөд төлбөрөө хувааж төлөх боломжтойгоор давуу талтай. Солонгост амьдардаг монголчууд маань Кангнам дүрэгт байршилтай эмнэлгийн гутал үнэтэй гэж бододдаг. Манай эмнэлэг харьцангуй хямд үнээр үйлчилдэг учраас та бүхэн санаа зоволтгүй ирж эмчлүүлээрэ. Орчуулагчаар нь би эмнэлэг дээрээ байнга байж авах болохоор хэл ус мэдэхгүй, эмчтэйгээ ойлголцохгүй гэж санаа зовлтгүй. Манай эмнэлэгт ирж үйлчлүүлээрэ. Магадгүй та эмнэлгээр ирж зөвлөгөө авах завгүй явж иж болно. Тэгвэл та манай эмнэлгийн дугаар руу залгаад үнийн мэдээлэл авах боломжтой шүү. White Dream шүдний эмнэлгийн Солонгост амьдарч байгаа монголчуудынхаа шүдний асуудлыг шийдэж өгөх болно. Баярлалаа. Манайхаар ирж үйлчлүүлээрэ. За Золбоо дүүтэйгээ уулзцаа. Тэгээ одоо хааш явж байгаа л ойлоо. Удайба гэж газар л явж байна. Удайба гэж ямар газар вэ? Rainbow Bridge гэдэг гүүртээ далайн харагддаг гоё. Rainbow Bridge.
Rainbow гэдэг газар руу явах гэж байгаа юм. Rainbow-г хэлж болно шүү дээ. Rainbow салон гэсэн шүү дээ. Зөв. Ямар ч сан гоё далайн харагддаг газар руу явах юм байна. Энэчээс 1 цаг явна гэсэн тий. Энэчээс 1 цаг яваад гоё далайн харагддаг газар үзүүлэх юм байна. За тэгээд метроныхоо буудлын цаана жинхэнэ амьдрал өрнөж байна. За энэ талд нь бас богоо явж байна. За энэ цаана харах юм бол жинхэнэ амьдрал өрнөж байна да. Тий нэр энэ гудамжийг Солонгосын гудамж гэсэн. Одоо Korea Tower гэж ярих уу? Энэ Солонгосын гудамж юм байна. Korea Town. Солонгосын хоолны газар их байдаг гэсэн. Японы зарим нэг бичлэгүүд дээр гараад штэ. Метро руу хүмүүс ингэ чихж орууладдаг. Чи тэгээд чихүүлж үзчихсэн үү? Чихүүлж үзчихсэн. Чихүүлж үзэж байгаа. Гэхдээ нүдэн дээр тэгээд чихүүлж байгаа хүмүүсийг бол нэлээд харж ирсэн. Өглөөгөр өглөө ажилдаа явахдаа хүмүүс айгуур чихэлцдэг. Гэхдээ лайнаас шалтгаалаад амар тийм завгүй busy юунод лайнууд нь тэгж чихэлцдэг. Гайгуунууд гайгүй юм л. Зөв. Тэгж чихж явах тэрийг далиндуулаад эмхтэй хүнд бэлгийн дарамт үзүүлдэг хүмүүс байдаг болов? Мэдээж байдаг. Гэхдээ би ерөөсөө Японд тэгж би миндээ хөргүүлж байгаагүй юм байна. Өөрийгөө ингээд эсэргүүцэж чадхааргүй харагдсан хүнээ онилдгийн юм шиг санагдсан. Харин би бодчихсон байхгүй тэр их шигцэлтийн дунд ч одоо тий баг ингээд бүр хүчээр түлхчээж арайс нэг муу оруулж байгаа ш бүгдийг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй гэлтгүй тэр чинь зөндөө хүмүүс ингээд тий бие биеэрээ хүрэлцээ шүргэлцээд наалтцсан байгаа. Солонгост бол бэлгийн дараа маш их болдог байхгүй юу. Тэгээд Японд ч гэсэн бас адилхан болдог юм байна. Яг тийм юмдаа учрах юм бол эмэгтэй хүмүүсүүдэд яах вэ гэдгийг сургуультаа хаасан заадаг. Бариулсан хүнийхээ гарыг атгаад дээш нь бариад чикан гэж хэлдэг байхгүй юу? Японоор чикан гэдэг. Чикан дэс гэдэг дээш. Чикан гэдэг нь юу гэсэн үг? Чихэлэл. Тийм үү. Гэхдээ эмэгтэй хүн шууд эрэгтэй хүний гарыг бариад дээш өрөөс дийлнэ гэж юу? Аашгүй зүгээр өөрөө гараа өргөө ойрлохоор хажууд нь хүмүүс нь тусалтай юм уу? Нөгөө хүнээ зүхтаалахгүй гэж тэр хүнээ атгаж ингэж байгаа байхгүй юу? Барьж. Тэр хүн чинь чикандэстэй ганцаараа ойрлоод гараа өрчих юм бол нөгөө хүн зүхтаага яваад байгаа шүү дээ. Тэгээд зүхтаалахгүй тул ингээ барьж байхын тулд ингэж ившээд зөв. Харин тэрс бас зориг шаардлагатай шүү дээ. Намайг ингэчлээ дээ гэж. Япон хүмүүс ер нь хэр тусрах хүмүүс байдаг вэ? Хүнд хэр тусалдаг вэ? Одоо жишээлбэл хятадд хүн ямарваа нэгэн аваар ус дорох юм уу тусламж гуйлаа гэхэд дийлэн хүмүүс нь тусалдаггүй гэж байгаа байхгүй юу? Яг тэр очиод тусчих юм бол өөрөө сүлд асуудалд ордог болохоор хятад хүмүүс зүгээр бараг хайдаг. Хажууд нь хүн алуулж байсан ч гэсэн тоохгүй яваад өгдөг. Солонгос хүмүүс бол их тусрах хүмүүс. Одоо туслаач намайг авраач аймаа авраач гэх юм бол гүйж чад бөөнөрөө бараг туслана. Миний анзаарч байгаагаар Япон хүмүүс бол барагтаад нэг тийм туслаад байхгүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? туслаад байхгүй ер нь туслаад миний бодлоор л та хүн гэдэг талаас хүнд төвөг бодохгүй байх нь нормал гэж үздэг хүмүүс болохоор өөртөө хүнд төвөг бодохгүй гэж сэтгэлгээсээ гадна хүн надад төвөг бодохгүй байх нь мэдээж хэрэг гэж боддог. Болохоор одоо тэр хүний хэрэгт оролцохгүй гэдэг үгнээс тэгж туслаад байхгүй юм шиг. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд амар туслдаг болсон юм байлээ. Чи ер нь годамжинд хүн ингээд тусламж хүсчээ одоо эмэгтэй хүн ч юм уу те эрэгтэй хүнээр дээр туслах уу? Туслах хаа. Шууд гүйж авчихна. Одоо жишээлбэл хажууд хүн бүдрээ дунчих ч юм уу эсвэл дугуйтаагаа осолцчих ч юм уу гэх юм бол би шууд гүйж авчихна. За энэ Японы метро бол яг Солонгосын метротой адилхан. Тэгээ энд бас яг нэг настай хүмүүс, жирэмсэн, бэбитэй хүмүүс, ийм хүмүүс суудаг ийм сандалтай. Тэгээ миний суусан метроны шугам болохоор яг ингээд Токиог тойроод явдаг ийм тойргийн шугам байна. Та бүхэн хараа. Солонгосоор Иусон гэдээ байдаг шүү дээ. Хоёрдугаар шугам тэрнтэй адилхан юм. Тэгээ ингээд тойрол Токиог тойроод явж идэг. Хүмүүсийг харуулах юм бол бүгдээр уцаа хуцсан суучдаг. Токиогийн метронд сууж үзт юм байж тээ ингэж. Одоо бүр амар гоё метрогоор явдаг. Тийм. Газар дагуур явах. Тэнгэр дээгүүр явах. Тийм баг тэнгэр дээгүүр. Тийм үү. Вау. Тэнгэр дээгүүр явдаг метро байд юм уу? Тийм. Японы метрон дотор ч гэсэн зөндөө олон зал сурталчилгаанууд явдаг юм байна. Тэгээд энэ миний нэг дуртай хөл бөмбөгчин нэр нь хэмлээ. Honda. Honda.
Honda гэдэг хөлбөмбөг өгч байгаа. Нэг зар сурталчилгаанд тоглосон юм шиг байна. Тэгээд дээр нь бас нэг охин хоолны реклам тоглоод байгаа л болтой. Тэгээд золбооны иймэрхүү реклам тоглож өгч болно шүү гэдэг. Тэгээд би дүүгээсээ энэ хөлбөмбөгчнийхэн нэрийг асуусан чинь юу гэлээ? Toyota гэнэ. Нэг машины нэртэй адилхан нэртэй байсан та юу гэлээ тэгээд Toyota гэв. Тэгээд хайгаад нэтээс хайгаад үзсэн чинь Honda байсан юм. Тэгээ Японд бас ингээд харах юм бол засвар хийж байгаа газрууд шин барилгууд босч байгаа газар зөндөө ах юм те. Ингээл битүү барилгууд босч байгаа. За битээр буучлаа. Тэгээ битээрийн саяны сууж ирсэн энэ метро бол ерөөсөө газар доогуур явдггүй, газар дээгүүрээ явдаг метро юм байна. Тэгээ та бүхэн ингээ харах юм бол гадаа амьдрал үргэлжилсээр. Ер нь бол Солонгостой их төстэй санагдаж байна. Яг иймэрхүү төрхийг харсан чинь. За энэ хэсгээр нь явсан чинь яг бүр нэг Солонгосын Сөүлийн 1-р шугам байдаг шүү дээ. Тэрнтэй бүр маш төстэй харагдаж байна. Энэ хийц, энэ өнгө барилга нь Японд их сонин ийм зоос хийж авч тоглодог энэ тоглоом их байдаг юм байна. Энийг нь ер нь хүүхэд залуу хөгшин гэлтгүү тоглолт юм шүү. Ийм юм зөндөө харлаа. Хүүхдийн бөмбөлгөн дотроос нь бодвол идэх юм тоглоом гарч ирдэг байлгүй дээ. Одоо энэ ахгүй жишээлбэл авахгүй зогсож байгаа байхгүй юу? Аль тоглоомоор нь тоглох вэ гэж. Ерөөсөө энэ бичигнүүд нь л Японоор бичсэн байгаа болохоос яг л Солонгост талхаж байгаа юм шиг санагдчих. Тэгээ хүмүүсийнхэн царай нэг баг зэрэг өөр Япон стайл. Бусдаар бол ялгагдаад ах юм алгаа. За одоо бид энэ Юрикамоме гэдэг метронд сууж байгаа юм байна. Энэ метро нь яадаг метро юм бэ гэхэлэр тэнгэр дээгүүр явдаг метро гинэ. Бүгдээр орж харцгаая. За гэхдээ нэрээ л энэ метро нь яг тэнгэр дээгүүр явдаг юм шиг байна. Бүр нэлээд дээшээ гарч ийн. Бараг 3 давхар дээшээ гараад ирлээ. Захиргаан шатаар яваад тэнгэр дээгүүр явдаг метронд нь сууж үзье. Солонгост бол тийм тэнгэр дээгүүр явдаг метро бол байхгүй. Бүгд газар доогоор орно шүү дээ. За энэ билетээ авчаад дахиад захиргаан шатаар дээшээ гарч ирж байна. Тэгэхээр бараг 4 давхар дээшээ гараад ирлээ. Тэгээ та бүхэнд ийм өндөр дээр яаж метро явдаг юм бол үнэхээр гайхаж байна. Энэ ч бүр янзын метро нэр тэнгэр дээгүүр явдаг метро. Ийм метро байдаг гэж ерөөсөн мэдээгүй байсан юм байна би. Тэр гоё. Энэ метроор хэр удаа явах юм? Метроор 10 минут. 10 минут явах юм уу? Ваа. Ямар гоё юм бэ ёо. Нөө парк дээр тоглоом дээр сууж байгаа юм. Галзуу болгон суудсан юм шиг мэдрэмж төрж байна. Яаж ингэж өндөр дээр метрогоо барьсан юм болоо? Гайхалтай. Тэр цаана бас нэг метро явж байна. Ваа, өндөр гайхалтай. Яаж энийг хийсэн? Гоё харагдчих шүү. Япон ер нь нэг л таалагдаа явчлаа шүү. Та бүхэн хажуудалд нь харах юм бол аюу гоё мод тарьсан байна. Ногоон байгууламжтай. Энэ офисууд нь дандаа юм гадаана гоё мод тарьсан байгаа аахгүй юу? За энэ цаагаараа байшин барилгуудыг харах юм бол гоё загварлаг байшин барилгууд байна бас. Тэгээ энэ бол нэг өндрөөрөө нэг 4 давхар орчим өндөр дээгүүр яваад байгаа аахгүй юу? За энэ хажуудлаар нь метро нь бас зөрөөд ирж байна. Тэгээ энэ метро жолоочгүй автоматар явдаг метро юм байна. Яг үнэн биз? За манай дүү мэдхгүй гинэ. Ард нь жолооддаг хүн байж магадгүй те. Гэтэ ямар ч сэн метрочо уг нь бол яг хамгийн уртлынхаа гинэ жолооч нь суудсан байдаг шүү дээ. Би одоо яг хамгийн уртлд нь зогссон байгаа байхгүй юу? Магадгүй автоматар явдаг байж магадгүй. Солонгост ч гэсэн ер нь автоматар явдаг метро сүүлийн үед ганц хоёр бий болж байгаа. За тэгээ хажууд тийш харах юм бол хурдны зам байна. Тэр дээр доогууraa сүлжээ баах юм хийчихжээ. За тийш далаа харагдчихээн. Энэ битүүрийн яг ирж байгаа хот далаа дээр баригдсан хот гинэ. Ваа, далаагийн дээр хот барьсан юм байна шүү дээ. За би яг сайн ойлгохгүй байна. Бууж байгаа сайн асуугаа тайлбарлаж өгнө. Энэ хажууд бол яг ингээд далаа харагдаж байгаа байхгүй юу? За тэр цаана бол бүр нэлээд том гүүр харагдаж байна. За энэ гүүрнийх нь нэр нь Rainbow Bridge гэдэг юм байна. За энэ дээгүүр явдаг богооных нь дээгүүр бас нэг өөр богоон явж байна. Машины замч байна. Ерөөсөө дээгүүр, доогуур, дундуур гэлтгүү сүлжээд хийгээгүй юм гэж алга. А тийм байна. Манай дүүгийн хэлсэн үний юм байна. Энэ Тоёсун анх далаа байсан газрыг шороогоор дүүргээд байгуулсан газар юм байна. Токио хотын булангийн хэсгийг нөхөн сэргээж хөгжүүлсэн буюу булаасан газар гэж хэлж болно гэсэн байна. Далааг шороогоор дүүргэж байгаа тийм хот босгоцсон байна гэж боддоо. Ваа. Далаа дээр баригдсан хот гэж нэрлэдэг юм байна. Үнэн юм байна. Энэ гүүр бол өстой янзын гүүр байна. Та бүхэн хэрвээ Токиод ирэх юм бол энэ метронд нь заавал сууж үзээрэй. Үнэхээр гоё юм байна. Хамгийн урд нь суух юм бол бүр гоё юм байна.
Япон хүмүүс ер нь өөрсдийнхөө улс орноор хэр бахархдаг бол амар бахархдаг. тийм бах те. Ер нь бас үндэсгэх хүмүүс үстэй. Өөрийнхөө соёл уламжлал нэг жоохон тийм итгэдэг байдал байдалтай амар дуртай. За ийм хөгжилтэй орн ч одоо улсаараа бахархахгүй гэдээ яах вэ те. За галзуу уулгандаа суучаа буугаад ирлээ. Үнэхээр их таалагдлаа. Гоё метро. Энд гэхдээ метро гэхүү богоон гэхүү. Богоон юм да дээгүүр Метро ч юм уу газар доогуур явж байгаа метро гэдэг байна шүү дээ. Энэ Солонгосын Чапанги гэдэг байхгүй нэг. Тэгээд ийм Чапанги Солонгос зөндөө байдаг. Тэгээд миний Японд дээрээ бас нэг гайхсан юм нь юу вэ гэхээр ийм Чапанги зөндөө байдаг юм лээ Японд. Энэчээс энэ хүмүүс айгүй хундаа авч бодгоо. зөндөө болдог. Миш энэ мөнгөө игээд энэс аваад бис энэс ууж зүгээр. Шинэ нөө Макали юм шүү. Солонгосын Макалитай айгүй адилхан юм байна. Яг юм. Жоохон макалитай. Чи Макали ууж үзчихсэн юм уу? Үзчихсэн. Тийм үү? Оо. Таас би ингээ зураглаа шүү дээ. Гоё юм байна. Гоё юм стан. Чихэрлэг ундаатай ерөн төстэй юм шүү дээ. Ашигтай бактери үү? Ашигтай бактери багсдаг. Энэ дотор бас ашигтай бактери байдаг гинэ. Тэгээд амт нь бол Солонгосын милкис гэдэг байдаг байхгүй. Тэрнтэй аяг төстэй амттай юм. Газгүй л болохоос яг милкистэй адилхан юм байна. Ашигтай бактеритай гэсэн чи бүр уумар санагдчихлаа. Энийг үзүүлэхчээсэн гинэ өнөөдөр. Энэ онгоцон дээр сууж жоохон тоглож байгаа тэгээд харьцгаана гинэ. Энэ орон сууц уу альсгүй офис орон сууц юм шиг байна те хүмүүс амьдардаг. За энэ бол баячуудын амьдардаг хороол гинэ. Аргагүй дээ яг нэг хотынхоо төвд тэгээд ийм гоё далайн иргэн хажууд энд бол баячууд нь л амьдардаг юм шиг байна. Гадаа нь айгүй гоё юм ногоон талбаас сцсан байна. Баячуулын амьдардаг хороол хүрээдэрлээ. За газар дээр буугаад ирлээ. Сая 4 давхар дээр нисч явж байгаад газар дээр буугаад ирлээ. Токиогийн бас нэг таалагдж байгаа нь юу вэ гэхээр гудамжаар аягүй юм цэцэг ногоо мод аягүй ихтэй юм билээ. Та бүхэн анзаарж байгаах нь хог байхгүй. Модны навчлал унсан байгаа болохоос барагтаа хоггүй аягүй гоё цэвэрхэн. Яаж юм цэвэрхэн байд юм бол. Тэгэд энэ хотын ингээд цэвэрлээд яваад байгаа цэвэрлэгч ч юм уу машин тэрэг харагдахгүй. Айсгүй бол шөнөөрөө гарч ирээд бүгдийг цэвэрлждэг юм болоо. Өөртөө хаагаа хайдгуу гэж юу? Тэр нь л их таалагдаад байгаа юм да. Тэсээ маа дүү хэлж ийн л да. Японд хэрвээ газар хог унтсан байх юм бол Япон тэрийг өөрөө очиж түүгээд авчдаг гинэ. Тэгээд түүж авч явсаар агаад хогийн савтаа газар ч юм уу айлсгүй гэртээ ороод хайдаг гинэ. Анх удаа сонсч чинь нэр дэгт юм уу? Нэр дэгт. Гайхалтай. Солонгост би өглөө болгон хог түгээл яваадаг нэг өвөөг харж исэн. Тэр хүн зүгээр сайн дураараа түүгээ яваад байгаа байхгүй хог. Түүнээс бол хүн болгоно нь гудамжиндаа байгаа хогийг түүгээд хогийн саунд хийнэ гэсэн тийм ухамсартай болно гэдэг үнэхээр гайхалтай. Би Япон хүмүүсийг үнэхээр хүндэлж байна. Энэ одоо ямар нэртэй хороол гэлээ? Удайба гэдэг. Удайба гэдэг хороолт нэрсэн байгаа юм байна. Өчигдөр төвөө бодол аягүй гоё нам гүм юм энэ хавар. Төөр нь бүр нэлээд шуугантай байсан байхгүй. Тийм амар гоё. Засар хийгээд тийм. Энэ хавьд нэрсэн чинь яг нэг Солонгосын Сөүлийн Ёидуу дүрхт ирсэн юм шиг мэдрэмж төрж байна. Ёидууг яг иймэрхүү байдаг байхгүй. Гэхдээ би хэлээд байгаа ш тэ. Ер нь бол Япон айгүй гоё цэвэрхэн юм байна. Имх замбраатай. Солонгос болохоор арай нэг жоохон замбраагүй, тэгээ жоохон хог их харагддаг. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа Солонгос хүмүүс. Миний бичлэгээс айгүй олон Солонгос хүмүүс үздэг юм лээ. Тийм. Тэгээд энэ муу одоо Солонгос тавьдаг. Солонгосыг ямар их муулж байна гэж бодох юм. За нөгөө миний хэлсэн Чапангийн энд бас байна. Өн зарим зарч шít. За энэ бас бүр үнэхээр гоё нам гүм гоё хэсэг байна. Токиогийн зах хэсгээр нэм гоё далайн ирэг байт юм байна. За тэнд хүмүүс зураг авалт хийж явах шиг байна. Хосууд хөрмийнхаа зураг авалтыг хийж байгаа юм болоо. Айлсгүй Японы одууд амар олон зураглаач ирсэн шүү дээ. Айлсгүй хөрм найрынхаа зураг авалтыг хийж байгаа юм болоо. За тэнд нэг хоёр хүн ямар ч наргүй байхад дээш харцсан эвтжээн. Дээш харах юм бол ямар ч нар алга, үйл эрхэг бүрхэг өдөр байна. Бараг бороо орж магадгүй өдөр байна. Тэгсэн чинь. За нэгэнд гараад ирсэн хэвс тэгээ нар гарч магадгүй эвтэж байгаа юм шиг. Тэгээ энэ далайн иргэн аюу гоё юм байна. 100 болохоор ингээ хүмүүс гарч ирээд бүгдээрээ гоё дээш хараад далайн ус руугаа ороод сэлээд амарцгаадаг газар юм байна. Тэгээ нэнгээрээ бас гоё ногоон талбайтай байна. Энэ хоёр хүн ямар ажил хийж байгаа юм бол. За энэ далайн иргийнхаа ойролцоо Японы дунд сургууль, ахлах сургуулийн сурагч нар нь гарч ирээд тэнд багш нэг юм тайлбарлаад байгаа болтой. Багш нь хичээл орж байгаа юм шиг байна. Тэгээ наадталд нь бас энэ хүүхдүүд өдрийнхөө хоолыг идчихээн. Тэгээ инээлтэд, хөхрөлтөөд, хоорондоо юм яриад. Ер нь жоохон ийм дараахан хүүхдүүд юм шүү те. Одоо яг энэ насн дээр хүүхдүүд чинь орилдож харалтаад ийш тийшээ гүүгээд амар юу гэдэг ш хөдөлгөөнтэй байдаг ш. Тэгсэн чинь эдний хүүхдүүд ингээд анзаараад хараад ахт чимээгүй. Тэгээд нэг за тэнд нэг хүүхд сая өсөрч явах шиг байна.
Нэг л өсөрж байгаа хөөх тарлаа. Тэнд нэг залуус бүжиглээд эхэллээ шүү. Бос нь бол ер нь тэгээд наамгум хоорондоо ярилцаал хоолоо идцгээж байна. Тэгээ сая дүүтэйгээ бид хоёр ярилцаал явж байлаа. Япон хүмүүс ер нь бол яг тийм сэтгэл хөдлөл маш багатай, робот шиг хүмүүс байдаг юм байна гэд би яг тэгж анзаарсан байхгүй. Тэгсэн чинь манай дүү бас яг санал нийлж илээ. Ер нь сэтгэл хөдлөл багатай, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй. Бага ангиас нь тий цэцэрлэгт байхаас нь ер нь сэтгэл хөдлөлийн айгуурт дардаг гинэ. Чи хүнд гай удаж болохгүй, төвөг удаж болохгүй. Тийм болохоор ер нь багаасаа л Япон хүмүүс сэтгэл хөдлөл айгуурт тийм дардаг юм шиг байна л да. Тэгээд ийм жоохон номоо, дуугу, яг хийх гэсэн ажлаа хийгээл явж идэг ийм хүмүүс болцсон байдаг юм болоо. Ер нь гадуур ингэж явж байхад хүмүүсийн царайг нь ажиглаад ахаар ерөөсөө тийм нэг инээсэн, ууралсан, бухимдсан тийм анзаарахгүй байхгүй. Тэгээ манай дүү 15 жил амьдарчаад одоо болтол Япон хүмүүсийг яг робот шиг гэж боддог гэж байгаа. Зүгээрээ миний сувгийг Япон хүмүүс үзэхгүй. За тэр Grand Nikko гэсэн барилга харагдаж байна. Тэр юуны барилга бол офис л гэлгүй те бодвол тэр офис байна. Нааталт нь Hilton хотел харагдаж байна. За тэгээд ийчээ Aqua City гэсэн нэг юм барилга байна. Энэ дотор нь одоо Aqua бол энэ дотор нь загас мас үздэг юм шүү. Тэр ийш орж үзээ даа дүү. За эндээс ингээ хотыг харах юм бол бүр үнэхээр гоё үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Стол яг нэг Токиод ирсэн юм шиг мэдрэмж авч байна. Тэгээ энийг яг камер дээрээс хэрэг гоё харагдахын сайн мэдэхгүй байна л та. Гэхдээ яг ингээд ирээд нүдэрээ харах юм бол ёо энэ стол нүдэндээ итгэж чадхааргүй гоё харагдаж байна. За би та бүхэндээ энэ хотыг нэг удаан тойруулаад харуулъя. Бүр үнэхээр гоё харагдаж байна эндээс. Стол яг нэг Токиод ирсэн гэдгийг утгаар нь мэдчихээн да. Энэ нь бол бүр нэрээ үнэхээр гоё харагдаж байна. Яагаад хүмүүс Токиод ирээд тийм учир шалтгааныг одоо л ойлголоо. За тэгээ энд нэг юу Америкийн эрх чөлөөний хөшөөний жижиг хувилбар нь энд ирсэн зогсож байна. За тэгээ доор жуулчид зөндөө ирсэн зураг аруулаад. Тэгээ энэ бас их өрөмц барилга байна. Тэр голдоо нэг бөөрнгийн юу та тий. Тийш гарч цэцсэн. Энэ миний одоо яаж барьдаг байна ваа. Золбоо миний монхог толгоо бодоод ойлгохгүй байна. Тэгээ инженер хүмүүс л мэдэх энэ яаж далаа дээр бүхэл бүтэн хот бариад байгаа. Үнэхээр гайхаар юм зөндөө байна. За бид тэр Америкийн эрх чөлөөнийх нь яг хажууд нь ирчлээ. Тэгээ яг тэр дээр харах юм бол нэг хэрэг сууж байна. Та бүхэн харах юм бол яг тэр эрх чөлөөний хөшөөний галан дээр нэг хэрэг суудсан байна. Ямар том хэрэг вэ? За тэгээд энэ гой цаана гүүр нь харагдаж байна. Энэ өстой гой үзэлттэй газар байна. За өстой гой харагдаж байна. За энэ эрх чөлөөнийхөө аниатай хамт ганц селфи идчихье. Баяртай. Дараа уулзъя. Гой газар байна. Гой газараар дагуулж ирсэнд баярлалаа. Та бүхэн Токиогоор аялье гэж бодож байгаа бол энэ газар заавал ирээрэй. Бүр үнэхээр гоё газар байна. Сая тэр тэнгэрээр явдаг метронд нь суугаад Удайба гэдэг газар нь заавал ирээрэй. Бүр үнэхээр гоё юм байна. Хойдод ийшор загас үзэх үү? Загас өөр юу гэдэм бол? Өөр зөндөө юм байгаа. Өөр нөгөө юлааны тасан. За бид тэр энэ аквариум загасны ийм гоё музей рүү ороод ирлээ. Тэгээ энэ нэг хүний 1500 yen те. 1500 yen, воноор 15000 вон, төгрөгөөр нэг 35000 40000 төгрөг болж байна. Загаснуудын музей гэж хэлэх одоо энийг. Гэтэ музей гэдэг чинь хөдлөхгүй юмыг музей гэдэг үстэй. Загасны үзүүлэн, үзэсгэлэн, загасны үзэсгэлэн. Ваа энэ хараа загас харагдчих шít. Тусаар нь ингээд дамжуулаад загас харагдчих. Вау. Энд ямар гिचэн загас амьдарч байна. За та бүхэндээ ерөнхийд нь харуулчих нэг юм дотроо энэ загастай. За энд бол өстой загас гоё харагдчих шít. Энэ алтан загас мөн үү? Биш үү? Мөн биз дээ. Төрөлөөрөө янз бүрийн алтан загаснууд байна. Ваа энэ ямар загаснууд вэ? Загасны үзэсгэлэн үнэхээр гоё хийсэн байна оо. Ангил болоо мó? Ангил болоо. Энэ амар том юм орох юм болоо гэсэн. Ангил болчихсон юм шүү дээ. Тэгээ би яагаад юм хямдхан байгаа юм гэсэн. Яг л үндэ тохирсон гэдэг шиг. Дахиад нэг тойрох уу гэдэг байхгүй. За бид тэр энэ загасны үзүүлэн рүү н орж үзчихэд гараад ирлээ. Тэгээд та бүхэнд гэж зөвлөхөд яг хүүхдүүдэд сонирхолтой байж магадгүй. Гэхдээ том хүнд бол нэг сонирхоод ах газар биш юм. Тэр ороод нэг жоохон тойрол гараад ирдэг юм байна. Тэгээ загас сонирхдаг хүмүүст бол бас сонирхолтой байж болох юм. Түүнээс бол загас сонирхдаг хүмүүст бол зүгээр нэг орчоол гараад ирлээ. Солонгост Сөүлийн 63 давхар гэ байдаг байхгүй юу? Тэрний аквариум дотроо бүр нэлээд том аквариум байдаг байхгүй юу? Би нөгөө тэгээд төсөөлцөн. Тэгээ орсон болоо тэр хэдэн алтан загас үзэж гараад ирэх юм жаахан.
Та бүхэндээ энэ харуулах юм бол энэ нохоо зардаг юм уу? Эсвэл нохоо нөө хардаг газар юм уу? Мэдэхгүй байна. Солонгост бол одоо ийм нохоо хардаг газар зөндөө их болсон байхгүй юу? Хардаг гэж байна уу? Тийм байна. Энэ бас яг Солонгостой адилхан ийм нохоо хардаг газар байгаа юм байна. Одоо хүмүүс чи ерөөсөө хүүхдтэй болохоо болоод нохоо тийжээдэг болсон шүү дээ. Тэгээд нохоогоо яг хүүхдэд цэцэрлэгт хүргэж өгч байгаа юм шиг өглөө нь ингээ нохоогоо ингээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд тэгээд явдаг болцгоосон байна. Японч гэсэн яг ийм газартай болсон байна. Солонгост бол ийм газар байгаа. За цаг одоо 12:55 болж байна. Бид хоёр өдрийнхөө хоолыг идэхээр шийдсэн. Энэ Америк хоолны газар гэсэн үү? За Америк хоолны газар. Японд ирээд Америк хоолны газар орж Америк хоол идэх гэж байна. Вау. Би шууд энийг идлээ. Монгол хүн болохоор шууд махтай юм. Ваа, энэ бүрстэй янзын харагдаж байна. Өссөн байгааг хэлэх үү. Мадүү болохоор энэ пицца гэдэг нэг энэ бүр тасархан амттай гэж. Хоёр ол захиалаад хуваагаа идчихсэн шболох юм тий. Вау, за ийш орё. Энэ бүр гарааны шүүс асгарт авч байна. Ваа, доторх орчин ч гэсэн айгүй гоё цэвэрхэн юм байна. Гадаа бас идэж болох юм ч тий. Гэхдээ нөө гоё хоол нь гарч ирэхээс нөө гизээ сатгах ч. Харин тийм. За бид тэр ямар хоол захиалсан бэ гэхээр салаад авсан. Тэгээд гахааны шарсан мах. Тэгээд шарсан мах тэгээд пицца авсан. Тэгээд салаатыг амсч үзье. Ямар хүн амттай байна. Соус нь юм гоё амттай болж байгаа юм байна. Солонгосын хоолны газар бол ер нь бүх хоолнууд нь нэг дор гараад ирдэг. Одоо панчаан, үндсэн хоол, Европ болохоор хоолын дэс дараалж өгд юм бэлээ. Хамгийн эхлээд талах гарч ирнэ. Тэр талхаа идчихэд дараа нь салаад гарч ирнэ. Дараа нь тэр салаатаа идэнгууд нь дараа нь үндсэн хоол нь гарч ирээд үндсэн хоолоо идчихэд тэгээ дараа нь десерт гарч иж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор салаад өгчөө дараагийнх нь хоол нь ирэхгүй байх юм. Дараагийнх нь хоол нь ирэхсээр л нөө салаатаа идээд дуусглаа яана. Тэгээ энэ юу яагаад байгаа юм шүү? Дэс дараагаар нь гаргаж өгөх гэдэг юм шүү. Японд тийм шүү. Салаад нь хурдан болсон болохоор гаргаж өгч байгаа. Аль хурдан болсноос нь гаргаж өгч байгаа. Thank you. За битүүрийн хоол гараад ирлээ. Энэ пицца, тэгээд энэ гахааны шарсан хавирга, тэгээд нийс салаад гэнэ. Байцааны салаад. За битүүр хоолоо идээд дууссан. Десерт идэх гэж байна. Ийм хөөрхөн зайрмаг гэх юм уу? Хажуудаа торттой энэ зайрмаг гарч ирсэн байна. Идэж болж байгаа юм гайхуулаад яваад байгаа уучлаарай. За битээр хоолоо идчихээд гараад ирлээ. Одоо буцаад анх ирсэн метроныхоо буудлын руу явж гин. Тэгээд сайхан хооллоо. Үнэхээр гоё амттай хоол идлээ. Гоё хоолны газар зааж өгсөнд баярлалаа. Гоё газар үзүүлсэнд баярлалаа. Ирэх чөлөөний хөшөөний аниатай хамт зургаад аруулсан. Эрэгтэй хүмүүс аниа гэдэг лөө. Игээ гэдэг лөө. Солонгос болохоор эрэгтэй хүмүүс нэг өөр дуудна, эмэгтэй хүмүүс нэг өөр дуудчих айгүй хэцүү. Одоо би жишээлбэл өөрөөсөө их эмэгтэй хүнийг дуудахтаа нунаа гин. Харин эмэгтэй хүмүүс онны гэдэг хөхгүй. Одоо чи хэрвээ намайг дуудахын тулд убаа гин заяа. Эрэгтэй хүн намайг дуудахтаа хён гин. Өөр. Энэ баруун талаар нь дугуйтаа хүмүүс явах юм байна. Тэр дугуйтаа хүн явахыг тэмдэглэсэн байна. Энэ миний явж байгаа замаар болохоор явган хүмүүс явах юм байна. Ингээд тэмдэглээ заагаад өгсөн байт юм байна. Сайн нэг хүн дугууны замаар яваад өглөө шүү. Тэр хүн. Энэ Японы гэмт хэрэг хийсэн хүмүүсийн зураг мөн үү? Тийм биш. Нараа Японд гэмт хэрэг хийсэн хүмүүсийн зургийг ингээд тавьсан байдаг юм байна. Энэ ямар гэмт хэрэг юу гараад? Энэ цагдаагийн төв юм биш те. Бүр ноцтой хүн гэмт хэрэг хийсэн хүмүүсийнхаа зургийг ингээд гаргах юм шиг үнэ те. Солонгос гэсэн яг иймэрхүү хүмүүсийн зургийг тавьсан байдаг байхгүй юу? Тэг яг иймэрхүү зурган дээр байгаа хүмүүсийн царай штэ. Амар хүүтэн царайтай хүмүүс байдаг штэ. За Японд бас ийм түрээсийн дугуй зөндөө байдаг юм байна. Одоо энэ ч нэг карта тавьж уншуулад дугуйных нь түгжээр мултрангууд унаад явдаг юм байна. За метроныхоо зам руу метро биш тэр чинь дээгүүр явдаг галт хэрэг лөө. Тэнгэрийн галт хэрэг гинэ. Тэнгэрийн галт хэрэг рүү алхаа явж байна. Нэг юм гой гүүрэн дээгүүр явж байна. Ямар гой гүүр вэ? Токио Трибото гэдэг нэртэй юм шүү. Би худлаа яриаггүй шүү. Би мэдэхгүй шүү. Худлаа ярьж байгаа бол манай дүү худлаа ярьж байгаа шүү. Хэлцэн дээр. За яг ямар гүүр гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг юм сонин гүүрэн дээгүүр алхаж байна. Та бүхэн энэ хараа. Ийм гайхалтай хийсэн байна. Энэ голд нь ингээд энэ уцыг ингээд тийшээ залгаа хийцэн. За энд нэг юм ямар нэртэй амт юм бол энэ. За энэ амтны нэрийг мэддэг хүн байл комент секцэд бичүүлдээгээрэй. Нэрийг мэддэггүй. Ямар амт юм блэ? Ийм гоё зүлэгтэй талбай байна. За тэгээд энэ Toyota Arena Tokyo гэсэн гоё барилга байна. Сая энэ гүүрэн дээрээс бууж ирлээ. Тэгээ Японд айгүй гоё тийм ургамал мод зүлэгний өнөр өнөртдөг юм байна бас. Энэ тэнэгвэр нь. Энэ нэг юу ядах газар шүү дээ. Уралдааны юу газар шүү дээ. Энд ийм уралдааны жижигхэн машин ундаг ийм тоглоомын талбай байна. Хүмүүс нь хурдан явдаг юм байна. Сансныг бодвол.
Токиог бас учиргүй битүү барилга аим шамбаарлсан байдгийн болоо гэж бодсон чинь үгүй юм байна. Бас ийм ногоон байгууламж, хоосон талбай бас зөндөө байдаг юм байна иймэрхүү газрууд. Та бүхэн ингээ харах юм бол бараг тэр чигээр ингээ гоё хоосон талбай байгаа шүү дээ. За бид хоёр явж байгаад нэг юм сонин газар ороод ирлээ. Кино театр юм шиг байна. Кино театр оо. За мэдхгүй ямар ч нэг сонин газар руу ороод ирлээ явж байгаад. Дотор нь юу вэ? Сонирхож харцгаая. Кофе шоп юм шүү. За энэ ямар газар вэ гэдгийг энэ ажилтг хүнээс нь асуулаа. Тэгсэн энэ мюзикл тоглолт газар мөн те. Тий бүжгэн жүжиг тоглолтог газар. Мюзикл бүжгэн жүжиг гэдэг чинь тийм газар юм байна. Бүр үнэхээр гоё газар байна. Яа та бүхэн хийц загваруудыг харах юм бол үнэхээр гайхалтай. Тэгээд бэлэг худалдаж чаддаг газар байна. Кино театр биш зүгээр театр гинэ. Бодит хүмүүс жүжиглэх газар гинэ. Би одоо орчуулж байгаа. Бид хоёр метроны буудал хайж явж байгаа дээш ороод ирж байгаа байхгүй юу. Тэг үнийг хэлэхэд манай дүү Токиод ер нь баг анх танилцж байгаа юм шиг байна. Бид хоёр төөрөөд тэг метроны буудал хайж явсараа ийм амьд хүмүүсийн тоглолт ийм театр руу ороод ирж байгаа байхгүй юу. Гарцаа бас олохгүй төрчлөө те. Хараа айгу том газар энэ дотроо. Тэг дээдлээ айгу гоё нөө яг жинхэнэ тэнгэр шиг байгаа. Мьюзик видео гоё. Дууныхаа клипийг хийвэл та янзын гоё газар. Би ер нь зам тогтоохдоо нилээ муу. Нэг явсан замаараа бараг 10 20 явсан ч мартчихдаг байхгүй юу. Тэгээд маа дүүж гисэн яг адилхан юм байна надтай. Ямар санд метроны буудал хайж явж байгаад ийм газар ороод ирэхтэй энэ хараа. За ямар ч гэсэн нэг газараар гараад ирлээ. За бид тэр ямар ч гэсэн метроныхоо буудлыг олоод ирлээ. Тэгээд тэнд яг далайн эргээ хажууд 3 том завь харагдаж байна. Бас яг хажуунаас нарсан үнэхээр сүртэй ч том харагддаг юм байна. За тэгээд ийшээ метроныхоо буудлал руу орох гэж байна. Яг хажууд нь далайн эрэхтэй. За метроных нь буудлын дээр нь гараад ирлээ. Бид хоёр энэ талаас нь суух юм байна. Тэр цаана маш том завь харагдаж байна. Энд бас 2 завь харагдаж байна. Далайн эрэг дээр ингээд бүхэлдээ хот босгоцсон гэж боддоо. Би бүр итгэж өгөхгүй байгаа байхгүй юу. Тэгээ энэ метро нь ингээд өөрөө автоматар явдаг, жолооч байхгүй. Тэгээ жишээлбэл одоо энэ хүн энэ төр хавчуулагдчихлаа гэж бодъё л доо. Тэгэхээр энэ яаж мэддэг юм бол альсгүй бол камераар хүн хянаа сууж яадаг гэж магадгүй юм те. Тэгээ ингээд харах юм бол ийм замтай. Энэ дотор нь хүн хянаа сууж яадаг юм болоо. За дахиад галзуу уулгандаа суучлаа. За энэ барагцаагаар 40 км цагийн хурдтай явж ах шиг байна. Гоё харагдчих шүү Токио. Тэгээ надад Токиогоос яг таалагдж байгаа хэдэн зүйлс байна. Тэгээ энэ метро бас үнэхээр таалагдчих. Гоё метро. Энэ баг метронд нь ингээд өдөржингөө суугаа явсан ч баг Токио тэр чигээр нь харчих юм шүү. Тэ? Маргааш ерөн тэгдэм үү? Өглөө босоод энд суугаад өдөржингөө ингээд сайхан бичлэг хийгээд. За энэ харах юм бол нэг жинхэнэ усан бомб нь ажиллаж ах шиг байна. Контейнерууд ирж буулгаад тэгээ контейнеруудын усан онгоцонд ачдаг. За тэгээ бас усан онгоцноос буулгадаг юм газар байна. Өөх ямар их контейнерүүд вэ? Тэгвэл Токио нэр яалтчгүй миний төсөөлж яснаас илүү гоё юм байна. Яг ирээд нүдэрээ үзсэн чинь бүр үнэхээр гоё юм байна. Энэ ус яаж ингэж гоё хөгжсөн юм болоо гэж бодохоор. За энэ нөгөө Hilton хотел биш Hilton хотел мөн билүү? Мөн шүү дээ. Hilton хотел нь хажууд харагдаж байна. Энэ сая битэрийн ордог Aqua City бид тэр төөрж явсаар байгаа тараа. Тийм нөгөө тал руу ночсон байгаа байхгүй юу? Өөр хоёул эндээс суух хэрэгтэй юм шиг. Та бүхэн бодоод үзтээ. Бүхэлд нь нэг буудал бүр төөрөөд ингээд нөгөө талд нь 2 буудал төөрөөд нөгөө талд нь очичоод нөгөө талаас нь сууж байгаа байхгүй юу? Тэгээ энэ сая нөгөө битэрийн хараадсан гоё нөгөө бөмбөцгтөө барилга шүү дээ. За надад бол энэ барилга үнэхээр таалагдаад байгаа маа. Энэ өстө үнэхээр өрнүүлс барьсан барилга. Тэр дээр байгаа тэр бөмбөцгийг хараа нэг бөөрг юм. Яг нэг кинон дэр гардаг хариг харигт амьдарч байгаа юм шиг те. Нэг кинон дэр нэг 2070 онд, 3000 онд, 50000 онд энэ гэх кино гардаг шүү дээ. Яг тгий санагдаад байгаа байхгүй. За энэ барилгыг нь харах юм бол Солонгосын Югсан билдинг гэдэг байдаг шүү дээ. 63 давхар. Тэр барилгатай аягүй төстэй харагдаж байна. За тэнд бас нэг юм бөөргийн хэлбэртэй барилга харагдаж байна. Энэ Японууд нэг гүүрээс том гайхалтай тавьсан байна тий. За одоо нэг Токиогийн алдартай гүүрэн доогуур гарах чинь. Энэ хурдны гал тэрэг нь яг энэ гүүрэн доогуур нь гард юм байна шүү дээ. Энэ хажууд гүүрэн харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ одоо яг доогуур нь явж байна. Бас явган үний зам байт юм байна. Энэ хажууд явган алхацсан явж байна. Яг одоо энэ гүүрэн доогуур нь догооноор нь гарч байна. За та бүхэнд энэ харуулах юм бол яг энэ богооны замын хажууд л тийм хүмүүс оршин суудаг ийм орон сууц байгаа байхгүй юу. Тэгээ би гайхаад яагаад энэ яг богооныхоо буудлын хажууд ийм орон сууц байгаа юм бол гэж бодсон. Энэ богоон нөөрөө чимээ багтаан байна. Барагтаа чимээ гардаг нэг сонсогдоод байдгүй. Тийм болохоор хүмүүст нь их нөлөөлдөг баха. Яа бас л
Юм хийж чадсан биш вэ хүмүүс? Хөгжиж чадсан байна чадсан. За энэ яг Токиогийн метронууд нь сүлжилтдэг газар байна. Бүх шугам сүлжилтдэг юм шиг байна. За бүх шугамч биш хаа. Тэг хэдэн шугам сүлжилтдэг газар юм шиг байна. Цаагуур метро явж гин, наагуур метро явж гин. За тэг яг одоо Японд ажлын тарах цаг болсон болохоор нэлээд хүн ихтэй байна метрон дотроо. Тэгээд метрон дотроо явж байгаа хүмүүс нь бүгдээр ингээд цүнхээ урдаа барьдаг юм байна. Яг гэвэл ардаа үржихээр нөгөө араар зөрж байгаа хүмүүст нь явхад хэцүү байдаг болохоор цүнхээ ингээд урдаа барьцдаг байгаа байхгүй юу. Одоо тэр залууг харах юм бол бас цүнхээ урдаа ингээд барьцсан байгаас энэ тэгээ бас нэг соёл юм байна. Солонгос ч гэсэн метрон дотор цүнхээ урдаа бариарай гэж зааварчилгаа гардаг л да. Тэгээ та бүхэн хэрвээ Солонгос юм уу Японд ирэх юм бол хүн ихтэй үед нэгэ цүнхээ урдаа барьчихж байгаарай. За араар нэг хүн зөрөхдөө миний цүнхийг бүр нэлийн хөдлөхгүй юу. Тэгээд нэрээ цүнхээ урдаа барих хэрэгтэй шүү дээ. Урдаа барьцсан зогсож байна. За сайн байцгаана уу. Солбон Токиод ирээ 5 онцон байна. Өнөөдөр 5 дахь өдөр. 1 дахьт ирээд 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь гэдэг өнөөдөр 5 дахь өдрөө. Өнөөдөр хончоод маргааш Солонгос руугаа буцлаа. Өчигдөр Фужи арал руу явчаад ирсэн. Тэгээ бичлэг жоохон наан цаана орсон байж магадгүй шүү. Та бүхэн ойлгоод үзээрэй. Ойлгоод үзээрэй ёо. За тэгээ Токиод амьдрал өрнөсөөр л Токиор нь хүн ам ихтэй орн юм аа. За дээгүүр вагон явж байна. Амар чанга туутан байна. Ёо зочлоо шүү дээ. За тэгэхээр золбон яг одоо хаашаа явах гэж байгаа юм бэ гэхлээр Токио хотын захиргааны ажиглалтын тавцан руу явах гэж байна. AI ах тэгж хэлж өгч байна. Токио хотын захиргааны ажиглалтын тавцан гинэ. Тэгээ энэчээс яаж авах юм бэ гэхлээр Шинокубу стейшнээс суугаад хэдэн буудлын яваад буух юм байна. Тэгээ энэчнээс пледэ авах юм байна. Пледэ аваад за энд очролж байгаа пледэ аваад тэгээ явах юм байна. Би эндээс Шинжуку руу явах юм байна. Шинжуку. За одоо пледэ авах гэж байна. Солонгос дээр нь тавьж байгаа. Дэшнэ хайгаад Шинжуку. За золбон ямар ч гэсэн пледэ авчлаа. Ийшээ хийгээд тэгээ энэгээр ингээ гараад ирд юм бэлээ. Одоо ямар ч гэсэн Токиогийн метрогоор яваад сурцсан. Анхандаа айгүй хэцүү байсан. Энэ ганц хоёр яваад ирсэн чинь айгүй ойлгомжтой юм бэлээ. Солонгосын метро ч гэсэн ер нь бол амархан л та. Тэг одоо 5 цаг 30 минут болж байна. Ажлын тарах цаг нь болсон. Тэгээд маш олон хүнтэй байна. За би аль талаас нь суух юм бол Шинжуку. За уг нь энэ талаас нь юм болоо за мэдэхгүй болохоор дараагийнх нь сууя да. Айгуул бурууд нь суугаад нөгөө тал руу нь явчихвал болохгүй шүү дээ. Энэ Шинжуку гэж бичсэн биш би энэ суух юм биш. Гэхдээ багтахгүй юм байна энэ нараа. Багтахгүй юм байна энэ хүмүүс нь битүү байгаад байгаа байхгүй юу? Дараагийнх нь суух юм шиг байна. За уг нь энэ талаас нь суух хэрэгтэй байсан. Тэгээд хүмүүс нь битүү дүүрсэн байсан болохоор сууж чадсангүй. Ямар чиглэлдээд оролтой штэ. Санаа зовоод юм аа энэ. За энэ тэлний болоо сайн мэддэггүй. Хүнээс асууя та. Ууртаа царайтай хүнээс асуухаар айгаад гачаахсан санаа зовоод. Ууртаа хат юм асуучаар бүр уурна гэж штэ. За тэнээс сухвэ. 2 метро явуулчлаа ямар ч гэсэн. За ямар ч гэсэн суучлаа метронд. Миний анхны яг харж байсан тал зүг байсан юм. Шинжуку. Буруу байвал тэгэл цаадлаас нь дахиад сууч штэ. Тэгэхээр ямар ч гэсэн мумха Шинжуку руу яваа. Өөрийн амар нэг Японы метрог мэддэм болоо гэсэн чинь мэддэггүй юм байна. Мөн байна. Зөв суусан байна. Шинжуку мөн байна. Энэ хажууд байгаа хоёр охин намайг хараад инээгээ шоолоод ш. Яагаад шоолоо? За Шинжуку стейшн дээр буугаад ирлээ. Та бүхэн энэ хүмүүсийн хараа яг нэг ажил тарах цаг нь болсон болохоор битүү хүн. За аль гарцаар нь гарах юм бол аль гарцаар нь гарахаа мэдтгүй. За мэдтгүй би юусоо ойлгохгүй байна. Ямар ч байсан нэг гарцаар нь гарч идэлтийн овч нь олдох байлгүй дээ. Жохон ойлгомжгүй юм байна. Хүмүүс бол зүгээр холхилдож байна дөө. Тэгээ одоо хаагуур нь гарах хэрэгтэй юм бол. За энд ямар ч нэг гарц байна. Энэ гарцаар нь л гаръя да. Ингээд хүмүүс нөө зөвлөгөө өгөлдөн шүү дээ. Аяллаар явах юм бол өөрийгөө олно гээл. Тэгээ би өөрийгөө олохгүй бүр төөрөдөх юм. Бүр төөрөд хаагуур гарахаа мэдхээ болчихсон одоо бүр төөрөлдөө явчих заяа. Гэхдээ нэр үнэхээр ойлгомжгүй юм байна. Яг ойлгомжтой байх л та би ойлгохгүй байгаа. Ямар ч зүйл яаж чагаад нэг гадагшаа гараадахмаар байгаа байхгүй юу. За энд ямар ч хэсэн солонгосоор бичсэн байна. Сожук кечайгу гэдэг. Юу гэж метро руугаа буцаад орчих юм биш үү? Тэгэхээр биш ээ. За тэгээ амьд хүн аргатай гэчээр яаж чагаад гарна да. Тэгээ Японд яг энэ ажлын тарах цагаар нь метро руу оролтгүй юм байна. Заавал бүр орох шаардлагагүй бол бүр маш их хүнтэй юм байна. Чигцэлтэй. Солонгосоор чоншийн усаа гэдэг хөөх. Замбрааг үрээ юу болоод байгааг мэддэхгүй. За энд ямар ч зүйл гарч байна. Exit гэж бичсэн.
Ийшэл нэг гарч үзье да. Солонгосын метро бол бүр үнэхээр гоё ойлгомжтой байдаг хгүй юу? Яагаад гэвэл гарцнуудын номерлцсан байдаг. 1-р, 2-р, 3-р, 4-р гэд номерлцсан байдаг болохоор шууд номероор нь олоод оччихдаг. Энэ болохоор баруун зүүн хойд урдгцсан байгаа болохоор жоохон ойлгомжгүй юм байна. Ойлгомжтой л хальтаа би л ойлгож чадахгүй байна. За ямар ч гараад ирлээ. Бөдөлж гэж байна нэр. За ямар ч зүг гараад ирлээ. Ашгүй дээ. Метроны стейшнээс гарах гэж бөө юм боллоо шүү дээ. Дотор чи юу болчихсон. Тэр гэрлэн тохион дээрээс баруун эргээд ийшээ явна гэж байна да. За энэ яг дээр онгоцнос ч байна. Тэнд айгүй гоё нэг юм загварлаг барилга байна. Шилэн барилга. Одоо Монголын Blue Sky юм уу? Blue Sky гэдэг үг юм биз дээ. Метроныхаа буудлаас тэндээс гарч ирсэн одоо ийшээ явах юм байна. Токиогийн ажлын тарах цаг нь болсон. Хүмүүс гэрлүүгээ яарцгаагаал. Тэгээ та бүхэндээ нэрээ сонирхуулаад хэлэхэд Японоор баярлалаа гэхийг аригато гозаимас гэж хэлдэг юм байл шүү. Солонгочууд гозаимас гэдэг байхгүй юу? Гозаимас юм байл шүү те. Зээгэр хэлдэг юм байл шүү те. Солонгочууд зээ үсэг хэлж чадахгүй болохоор гозаимас гэдэг байхгүй. Тэгээд аригато гозаимас юм байл шүү. Би нөгөө аригато гозаимас гэсэн чинь шоолоо энийг гэсэн байхгүй юу? Бараг Япон хэлний хичээл ороод байгаа юм уу яа. За гой салхилаад золбоогийнхан духан өстө гоё харагдаж байна те. Би айгу том тухтай шүү дээ. Вау, unbelievable тухтай. Энэ камерын дэлгэцэн дээр шүү дээ. Амар том тухтай харагдаж шүү дээ. За энэ айгу хоолны газартай гудамж байна. Энд нөө Солонгосын LG одоо нөө SK Inter гэдэг нөө уцсны дэлгүүрүүд байдаг байхгүй юу? Тэр уцсны дэлгүүртэй ийм газар юм шиг байна. За энэ эмхтэй нэг манай дэлгүүр рүү ороорой гэдэг энэ сурталчилгаа хийгээ зогсож байгаа болтой. За энэ гудамжинд нь тамхитж байгаа залуу анх удаа харлаа. Гудамжинд бас тамхитдаг хүмүүс байдаг юм байна. Ингээд манад орж ирж хоол идээрээгээд меню пана бариа зогсож идэг юм байна шүү дээ. Гэхдээ энэ тамхи барьсан зогсож байгаа юм. Тамхи барьсан манай хоолны газар орж ирээрээгээ зогсохоор чи хин хоолны газар руу орох үү те. За энэ бодвол нэг Японы одон бах. Ямар нэгэн тамирчин юм шиг байна. Тэгээ цаг рекламдаа зогсож байна. За миний одоо очих гэж байгаа барилга тэр урд харагдаж байна. Тэр барилга руу очиж үзэж байгаа байхгүй юу? Тэр барилга дээр гарах гэж байгаа. Тэгээ миний саяны явсан энэ гудамж бол ерөнхийдөө хоолны газрын гудамж юм байна шүү дээ. Тэгээ хүмүүс нь ингээд зогсож идэм байна. Манад ороорой гэж өрсөлдөж идэг юм байна л та. Тэгээ та бүхэндээ гэж хэлэхэд одоо ер нь аяллаар явах айгүй амар болчихжээ. AI ах гараад ирсэн байгаа тий. Тэгээ Google Map гэж байгаа. AI ахаасаа за Токиод үүсэх газрын гууд манай AI ах хэвээр бүгдийг нэлээд гэж байгаа байхгүй. Тийш очиж зэрэг сонирхолтой шүү гэд. Тэнгууд нь тэр хаягийн нэгээл Google Map асаагаал явчихж байгаа байхгүй. Хэрвээ AI ах Google Map гэж байгааг байсан бол бас л хэцүү баха аялахад. Одоо л яг өөртөө ингээд зүгээр цүнх үрэл аялах айгүй амархан болцсон байгаа байхгүй. Тэгэхээр ер нь цаашдаа цүнхээ үрээд аял хийж байвал гоё юм байна. Сонирхолтой юм байна. Тэгээ заавал нөгөө хажуудаа гайд энтер аваад ямарваа нэгэн аяллаа компаниар дамжуулж байгаад аялахаар ер нь жоохон өөрийнхоороо байж чаддгүй шүү дээ. Яг тэр маршрутын дагуу явдаг те. Тэгэхэд яг өөрсдөө ингээд шууд пледэ бичүүлээд тэр зорьсон газараа очиод үзэх юм бол айгуугаа эрхчлөөтэй явах юм байна. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө дур зоргоор. За тэгээ өнөөдөр миний очих байгаа барилга тэнд харагдаж байна. Тэрний хамгийн дээд давхар нь гарч үзнэ. Тэгээ энд бас нэг юм том барилга харагдаж байна. Тэнд нэг барилга, энд нэг барилга ингээд тойроод өндөр барилга. Тэнд бас нэг онгоц нисэж байна. Тэгээ би нөө IG дээр стори оруулсан байхгүй юу. Тэгээд Япон бас хогтол гэдэг юм биш. Тэгээд нөө хог харуулад стори хийсэн чинь хүмүүс чи яг нөө хамгийн бохир дүүрэгт нь амьдраад байна гэж хэлжсэн. Тэгээ миний амьдарч байгаа дүүрэг ер нь гадаад жуулчд ихтэй. Тэгээд нэг юу Бангладеш, энэтхэг хүмүүс их амьдардаг болохоор ер нь жоохон бохир дүүрэг нэгэ тэгжээ. Тэгээ яг энэ хотын төвөр явах юм бол нэрэл ямар ч хог байдгүй юм байна. Одоо та бүхний хурд харагдаж байгаа ганц хоёр юм бол зүгээр навчнууд байхгүй юу. Түүнс бол яг нэрнгээс хог байдаггүй, айгуу гой цэвэрхэн юм байна. Тэгээ би бас өмнө хэлсэн шүү дээ. Иймэрхүү замаар айгуу гой юм цэцэг мод тарьсан байгаа байхгүй. Тэгээ энэ нас айгуу гой таалагдаад байгаа юм. За тэгээд энэ Японд бас ийм homeless гэж ярьдаг те. Ийм хүмүүс бас байдаг юм байна. Орцсон, унтчихин. Тэгээ одоо ямар ч улс те, ямар ч хөгжилтэй улс тугасаа янз бүрийн хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр нөө Япон гэхээр л бүр нэг төгс юм бодоод бүр тасархаа гэж бодоод байгаа бас ялгаа. Одоо жишээлбэл энэ хүн гэхээр ингээд энэ чинь амьдардаг юм шиг байна. Ор хүнжил гуцаа ингээд засцсан. Тэгээ бодвол энд одоо ачаа нөх шиг байна. За одоо жишээлбэл энд бас байгаа хгүй ингээд. За тэгээ Солонгос ч гэсэн ер нь иймэрхүү homeless гэж ярьдаг те. Гэр оронгүй хүмүүс зөндөө байдаг. Нөө ялангуяа Seoul Station гэдэг Seoul явгийн тэр авир зөндөө байдаг хгүй. Тэгээ намайг анх 2002 онд Солонгост ирэхэд ч байжсэн, одоо ч гэсэн байгаа. Хоох энэ ямар гоё газар вэ? Аюу гоё цэцэг навчтай газар гараад ирлээ. Би нэг л буруу тийш яваад байна да. Энэ хараа би байшингийнхаа доор ирч хайгаа яваад байвал яах вэ? Йоо. Google Map харсан чинь нэг л буруу яваад байна. Тэгсэн чинь харсан чинь хажууд нь ирсэн байсан юм шүү дээ. Энэ хараа энэ барилгын хажууд ирч хайгаа яваад байгаа байхгүй. Гэтэ аргагүй нэг бичлэгтээ анхаарсан нэг юу ярих вэ гэдгээ бодоод явж байгаа болохоор ирсэн гэдгээс мартчих. Айгу хурдан алхаа хүрээд ирсэн байна. За ямар ч энэ дээшээ гарч үзье. Ваа, доороос нь аюу харагдсан юм байна.
Ваа. Тэгээ энэ дээр нь одоо гарч болдог байлгүй дээ те. Би AI-аас асуусан чи гарч болно л гэсэн шүү дээ. Гарч болно асуудалгүй. Тэгээд заавал нэг цаг авч ээж booking хийж ээж очдог газрууд бас байдаг юм лээ. Sky Tower лөө. Тинчэн нь бол заавал booking хийж ээж очиж хийжсэн. Доороос нь харсан. Нэлээд өндөр юм биш үү? Дээр нь гарвал баг Токиог тэр чигээр нь харж болох байлгүй дээ те. Гэтэ энэ хоёр нь ямар сонир хүн байдгүй. Энд чинь уг нь хүн жинхэнэ арцганжаах хэвээр юм шүү. Та бүхэн ингээ хардаа барахтаа хүн байхгүйгоос за ямар тач ороод үзье. Магадгүй орж болтгүй шээж магадгүй те. Өө онгоо чинь ямар чсэн. Онгоо чинь ямар чсэн. Ваа. Unbelievable. Нэлээд том юм биш үү? Ямар гоё газар вэ? Энд ийм үзүүлэн гарцсан байна. За тэнд information corner гэсэн байна. Гэтэ хүн байхгүй шүү дээ. Энд дэш нь гарч болдгийм болов. Digital guide гинэ. Энэ AI-аас асууж үзье. За AI-аас асуучлаа. Тэгээд нэг давхарлуу нь буугаад хамгийн дээд давхарлуу нь гардаг. Тийм тусгай лифтүүд юм. Тэрэнд нь суугаад хамгийн дээд давхарлуу нь гарна гинэ. Тэгээ одоо мэдхгүй энэ хамгаалагчтан сая юу ч ярьсангүй. Тийм болохоор хамгаалагчт нь юу ч ярихгүй байгааг бодоход одоо гарч болох байлгүй дээ, тий. Яг тэр хамгийн дээд давхарлуу нь гардаг лифтэнд нь суугаад дээшээ гарыг. За бодвол энэ лифтэнд суух юм шиг байна. Энд баахан хүмүүс хүлээсэн байна. Тэгээд хамгийн гол нь плед энтер авдсан юм болов яа гэм бол зүгээр гарч болдго юм болов. За ямар ч гэсэн энэ гардаг газар юм шиг байна. Хамгийн гол нь плед энтер авдаг юм болов яа гэм бол сайн мэдэхгүй байна. За мэдэхгүй ямар ч сан очрлоод үзье. Очр нь бүр зөндөө байт юм шин чи. No ticket. Thank you. Ticket хэрэггүй гинэ. Үнгүй гарах штеп юм шүү. Ямар сони те. Хамгийн өндөр тавтаа. Тэгээ очр нь бол амар их байт юм. Та бүхэндээ харуулъя. Ингээ битүү хүмүүс очрлцсан байгаа байхгүй юу? Тэгээ энэ их айгүй гоё ээлдэг тайлбарлаад өгч байна. Та бүхэндээ энэ очрыг нь харуулъя. Тэгээ лефтэнд мэдээж энэ бүх хүн нэг дор орохгүй штэ. 10-20 хүн ороод лефтэнд дээшээ гарчаад буцаж бууж ирээд 10-20 хүн ороод дистараагаар явдаг болохоор жоохон удаан явж ийн очр нь. За одоо энэ барилга руу гарч үзэж байгаа штэ. Tokyo Night Light гинэ. Шөндөө нэг ийм гоё харагддаг юм шиг штэ. Ийм гэрэл мэрлэг цацрах юм уу? Гэрэл цацрахгүй боллаа. Хариуцлага тооцчихгүй. За одоо миний харж гисэн зөндөө олон хүмүүс очрлцсан. Бүр ингээ гадаанаасаа ахуулаад очрно эхэлж байгаа байхгүй юу? Энэ газар нь үнгүй байдаг болоод тэрөө зөндөө олон хүмүүс ирдэг юм байна. Зөвхөн монголчууд хэлэхгүй ер нь бүх хүн үнгүй юм дуртай байна гэдгийг эндээс мэдэж авлаа. За тэгээ энэ дотгошоо орохдоо бас нэг цүнхээ шалгуулт юм байна. Магадгүй нэг тесрэх бөмбөг авч ороод дотор нь янз бүрийн дэлбэлчүүл яах юм гээд цүнхийг шалгадаг юм байна. Тэгэхээр би бас цүнхээ шалгуулах юм байна. Тэгээ бичлэг хийж болох юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй. Бичлэг хийж болох байлгүй дээ тий. Тэгээ нэг лефтээр нь хүмүүс буугаад ирэнгууд зөрөөд хүмүүс нь ороод явдаг юм байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 13 хүн орчлоо. Нэг дэшээ гарахдаа 13 хүн ордог юм байна. За би цүнхээ шалгуулнаа. За цүнхээ шалгуулчлаа. Асуудал алгаа гинэ. Гэтэ ингэ шалахгүй бол болохгүй л дээ. Хүмүүс чинь цүнхэн дотроо янз бүрийн тесрэх бөмбөг авч ороод энэ өндөр барилгын дэлбэлээ ачуул яах юм те. Тэгээ энэ дээр бичсэн байна. Энэ өглөөний 9:30-аас онгоогоод орой 10 цагаас хаад юм байна. Тэгээ 21:30 хүртэл бүх хүн бууж ирдэг юм байна л та. Тэгээ өглөө 9:30-аас орой 10 цаг хүртэл юм байна шүү. Та бүхэн бас мэдээд аваарай. Энэ доор нь солонгосоор бичсэн байна ойлгомжтой. За би орох гэсэн чи яг над дээр таслагдчихлаа. Ямар азгүй яг орох гэсэн яг надаар таслчихтэй. Тэгээ би дараагийнх нь лефтэнд суух юм байна. Азгуусаад жаах явах те зүгээр яг надаар таслаад явах те л гэж бодлоо. Хоёр игнээ болж зогсгийнэ. За дээрээс хүмүүс бууж ирж байна. Одоо бид нар орноо. Thank you. Чи гаднаас нь харсан бүр нэлийн өндөр харагдадсан 45 давхар юм биш те. 45 давхар юм байна. Юу 123 давхар. Тийм байна. Яг 13 хүн оруулт юм байна. Уучлаарай ингээд их та бүхэн рүү нүрээ тулгаад нөгөө төр бичлэгээ унтраач. Гэл явж исэн чи гэнт лефт нь гацчихвол яа. Тэгэл онгоохгүй лефт нь. Тэгэл гэрэл нь унтарсан чинь би бинийг хаалаа. Нэг тийм кино үйд штэ. Амар кино. Тэгэхдээ би бас нэг зөрөгтэй болсон биш. Ууг нь бол өмнө ингээд хүмүүс яаж үдгэрээс камер барьж чаддгүй байсан. Одоо ингээд санаа зовхол болцсон байна. За гараад ирсэн шүү. Wow, unbelievable. Токио икидэснэ. За ямарс тийшээ. За тэнд хүмүүс цонхоор яг Токиог харж байна. Би болохоор шууд орж ирэнгуудаа энэ дотор нь юу байгааг шууд харж байгаа байхгүй. Хүмүүсээс арай нэг тийм өөрсдөгч. За та бүхэндээ одоо яг Токиог утгаар нь дээрээс харуулъя. За энд ингээ гоё хосууд зураг даруулж байна. Дурсамжаа үлдээж байна. Wow, beautiful, very beautiful place. Энд ихтэй 44 давхар гэхэд ямар өндөр харагддаг те. 44 давхар гэхэргүй л харагдаж байна да. Энэ шөндөө бол бүр гоё харагдах юм байна. Гэрэлтэй. Ваа, тэнцтэй айгүй гоё ой модтой газар шүү дээ. Энэ баг нөгөө миний очсон сүм хийд биш үү? Нэг юм ой модон дунд яваадсан шүү дээ. Яа ямар эвгүй юм бэ? Дээрээс харсан ч бас нэлээ эвгүй юм байна шүү.
Токиог дээрээс нь харсан чинь бас үнэхээр гоё харагдаж байна. Камерт яг ямар харагдаж байгаа. Дээрээс нь ингээ гарч ирээ харсан аюу гоё харагддаг юм байна. За энэ бас нэг өөр талаас нь ирээд харж байгаа шүү. Өөр талаас нь харж болдго юм байна. Босно та бүхэн. Босон бол хэлээрээ. Та бүхэнд харуулж байгаа шүү. За энэ бас нэг өөр тал нь. Ваа, энэ ямар гоё барилга вэ? Ёо, энэ Токиогийн барилгууд нь аюу гоё тийм загварлаг юм байна. Аюу гоё эмх цэгцтэй, замбраатай, энэ доор аюу гоё парк харагдаж байна. Тэр хүүхдүүд хөлн бүгд тоглож байна. Энэ нэг юм ногоон байгууламж байна. Тэгээ энэ нь заавар нах шиг байна. Хэрхэн яаж гоё харагддаг. Энэ талд нь бол ямар ч тийм өндөр барилга алга. Тэгээ доор бас ийм гоё ногоон байгууламж байна. Парк юм шиг байна. Зөндөө олон хүмүүс амарч ах шиг байна. Тэгээ яг энэ хэсгийг харсан чинь Солонгост аягүй төстэй харагдаж байна. Байшингууд нь шамбаарлагдсан. За энэ аяллаар явж байгаа гадаадууд ингээд сууцгаацсан амарцгааж байна. Бас нэг өөр өнцгөөс нь харцгаая бүгдээрээ. За энэ бас бүр хамгийн өндөрт нь гарч ирээгүй байгаа юм биш үү? Өөр төр дээшээ харах юм бол бараг 50 давхар юм шүү. 2025 оны 5 дугаар сарын байдлаар Японы хүн ам ойролцоогоор 123.1 сая байна гэсэн байна. Тэгээ энэ байшин барилга бүрт хүмүүс амьдарч байгаа гэж боддоо. За ямар ч байсан гоё та бүхэндээ Токиог дээрээс нь харуулчлаа. Тэгээ бигээс 0 ороод. Та бүхэн бас гайхчихж магадгүй яагаад ингэж 0 энтрийг харуулад байгаа юм бэ гэдэг. Ер нь иймэрхүү үйлчлэгээний байгууллагууд жуулчид их хүлээж авдаг иймэрхүү газрууд 0 нүртэл гоё цэвэрхэн байвал ирж байгаа хүмүүс нь аягүй гоё тийм сэтгэл үлдээх байхгүй юу. Өөх Японч ямар гоё цэвэрхэн орн бэ. Одоо сая ороход ингэ 0 жоохон муухай байх юм бол тэгээд би одоо юу гэж бодох байсан бэ. Ямар сонио. Бохир 0-тай л гэж бод. За ямар ч үзэх юм үзчихлээ. Та бүхэндээ Токиог танилцуулчлаа. Тэгээд дараа суугч байгаа хүмүүс энд хүлээж идэг юм байна. За 13 хүн дэшээ гараад ирлээ. Одоо бид нар ийм гоё харьцаатай. За ямар ч гэсэн гоё энэ Японы алдартай барилгын 45 давхар дээр нь гараад дээрээс нь Токиог харчлаа. Одоо гоё хоол иднэ. Оройныхоо хоолыг ч идээгүй явж байна. Одоо цаг 6:30 болж байна. Тэгээ 7 гээд оройныхоо хоолыг идээд золбоо нь яг нөгөө ирээд одоо 5 хоног байгаа штэ. Солонгос яг нэг ийм амьдралын хэв маягтай амьдарч исэн хүн штэ. Одоо жишээлбэл өглөө босоод усаа уугаад, ашигтай бактери уугаад, омега 3 уугаад 30 минут дугуй унчаад альмаа идээд ажиллаа идэх байхгүй. Тэгээс нөө дасгалаа хийхгүй байсан. Бүр дасгалаа хиймээр санагдаж байна. За миний дээшээ гарсан 45 давхар барилгыг доороос нь харахаар нэг иймэрхүү харагдаж байна. Энэ хажуу талаар нэм олон барилга. Ваа, тэгээ энд ингээ хүмүүс гоё амарч байна, зарим нь унтж байна. Тэгээ энэ барилгын дээр нь гарч байгаа Токиог харахаар үнэхээр гоё харагдаж байгааз. Тэгээ ийшээ гарахтаа уг нь бол хүмүүсээс жуулчтаас мөнгө авч болно шүү дээ. Тэгэхээр үнгүй гаргаж байгаа байхгүй. Тэгээд энэ нь ч гэсэн магадгүй бас гадаадд айгүй тийм гоё санагдчихэж магадгүй. Хөөх ийм гоё газараа үнгүй үзүүлчихэж байгаа мүү гээд. Үгүй мө. Юм чи үнэтэй байх тусмаа хүмүүс илүү үн цэнийг мэдэрдэг гэх тэгээд ч тэ бас эсрэгээрээ. Үнгүй болохоор за байж лээд гэсэн бодолтой. Тэг яг мөнгө төлөнгүүд нэг юм үзэж байгаа юм шиг те мэдрэмж төрдөг. Бас эсрэгээрээ бас тийм ч хийж болох юм те. Энэ орой болсон чи барилгууд нь айгүй гоё харагддаг юм байна. Бүр харанхуй болчихвол бүр янзын харагдах юм байна. Энэ барилга дээр ер нь харанхуй болсны хойно гарвал илүү гоё харагдах юм байна да. Тэгээ та бүхэндээ нэр өнөөдрийнхөө фэшн стайлыг танилцуулах мартсан байна. Япон стайлаар жоохон хувцсан байгаа юм. Өргөн өмдөмсөд, цагаан пүүз өмсөд ийм жоохон навсгар подолк өмссөн. Би үгүй доошоо буугаа сайн нэг аюугай ногоон байгууламж харагдчихсан шүү дээ. Жижигхэн парк яг хажууд нь. Тэгээ тэрийг олдгүй. Энэ одоо бодвол биш л байлгүй дээ. Яг үгүй доошоо буугаад баруун талд нь байх шиг байсан байхгүй. Тэгээ би өөрөө бас яг нэг зам сайн тогтоодгүй төрлийн хүн. Тэгээ би яг сүүлийн үед ойлгож байгаа зүйл юу вэ гэхээр тийм зам хурдан тогтоодог, зам сайн тогтоодгүй хүмүүс гэж угаасаа байдаг юм. Одоо яг тархиных нь ямар хэсэг нь ажиллагааг болцсон хүмүүс зам сайн тогтоодгүй, тархиных нь ямар хэсэг нь сайн ажилтдаг хүмүүс замыг аюу хурдан тогтоочдөг. Хүн болгоо өөр байгаа байхгүй. Тийм учраас зам сайн тогтоодог хүмүүстэй гэж хэлэхэд зам сайн тогтоодгүй хүмүүсээ битгий загинж байгаарай. Тэр чинь хүн болгон өөр байхгүй юу? Яг өөрсгөө ерөөсө хүнийг бодож болохгүй. Хүн яагаад ууралдаг, яагаад бохимддаг вэ гэхлээр яг өөрийнхөө хэмжүүрээр хүмүүсийг харахаар л шүүмжлээд, бохимдаад, хэрэлдээд, маргалдаад эхэлдэг юм байлээ л дээ. Надад давуу тал байхад тэр хүнд сул тал байгаа. Тэр хүнд давуу тал байхад надад сул тал байгаа те. Энэ хүн ийм бодолтой юм байна. Золбоо би ийм бодолтой байна гэдгээл хүлээн зөвшөөрж амьдрах маш чухал юм шиг байгаа. Тэгэд би нэг өөрөө чадчих байгаа мó? Би чадахгүй байгаа. Гэхдээ энийг хэрэгжүүлэе гэж маш их бодож байгаа. Яг энийг амьдралдаа хэрэгжүүлээ сурчих юм бол ерөөсөө өөрөө бохимдохгүй амьдрах боломжтой байхгүй юу? Хүн эцэст уурлан бохимдно, хүмүүстэй маргалдан хэрэлдэнэ гэдэг чинь өөрийгөө л зоож байгаа шүү дээ. Өөрөө стресст нь, өөрийнх нь зүрх сэтгэл байн гууртай байна. Тэгэхээр ерөөсөө л хүн болгон надаас өөрөөр тэрийгэд гой хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм билээ. Би өөрөөс нь чадахгүй байгаа шүү. Би өөрөө нэг амьдралдаа хэрэгжүүлээ гэж сүүлийн үед маш их бодож байгаа болохоор та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа шүү. Түүнээс би нэг мундагтаа лагтаа амьдрал заагаад байгаа юм шүү. Бити уурлаарай. Та нар ер нь
За тэгээд Токиод ирээд үнэхээр гоё нөө. Би Токиод ирээ гэж маш их боддог байсан. Японд ирээ гэж маш их боддог байсан, хүсдэг байсан, мөрөөддөг байсан. Тэгээ ирээ гэж боддог байсан газараа хурж ирээд ингээ газар үзээд Токиодо танилцсан явж байгаад бол үнэхээр гоё сэтгэл хангалуун байна. Тэгээ Токио бол яалтчгүй миний бодсноос илүү гоё юм байна. Таалагдчихээн. Бараг энд амьдрахад бол ямар ч асуудалгүй амьдраад чадах юм байна. Хил усын гяс сурчих юм бол амьдрахад аюу гоё орон байгаа хгүй юу. Гэхдээ мэдээж өртөг маш өндөрлөлтөө. Парк нь олцсон тэрэндээ замынхаа нөгөөдөлтөнд парк нь олцсон. Дараа тэгж яагаад нэг Дубай явж үзнэ. Дубай бол бүр гой барилгуудтай гэж тэ. За та бүхэндээ энэ барилгыг нь бүр яг чанх урдаас нь харуулъя. Ингэж харагдаж байна. Миний нөө хайгаадсан парк чинь тэнд байгаа юм байна. Парк гэж тэ. Нэг жижиг ногоон байгууламж байсан шүү дээ. За энэ нөө паркыг олж ирэхсээр идэл хаачих шиг боллоо. Тэгээ орой болохоор бас хаачдаг юм шиг байна. Энэ миний хайгаадсан нөгөө нэг парк биш ээ шүү дээ. Буруу газараа хүрээд ирлээ. Ямар сони тэ. Тэр дээрээс харахад яалтчгүй байсан да. Тэгээ би одоо баг энэ өндөр барилгыг бүтэн тойрчлаа шүү дээ. Байхгүй бах юм. За өнөөдөртөө тэгээд бити үзгийж байгаа юм байх үү. Явж хоолоо идэ. Өнөөрэ гоё хоол иднэ. Токиогийн чухал үзэх ёстой газруудаа бүгдийг нь үзчихлээ. Тэгээ гоё Японы амттай хоолыг идэж үзлээ. Ер нь хий гэж бодож байсан дийлэнх зүйлсээ хийгээд дуусчлаа. Ер нь хий гэж бодож байсан бүх зүйлээ хийгээд дуусчлаа. Тэгээд маргааш Солонгос руугаа ниснэ. Гэрээ санаж гинэ гэдэгхгүй. Тэгээ би ер нь бас тийм тавтай тухтай орчин дуртай хүн юм байна гэдгээ бас мэдэж авлаа. Токиогийн шүн бас айгүй гоё харагддаг юм байна. Гэрэлтэй, гэгээтэй, цэвэрхэн, айгүй гоё өнгөлөг харагддаг юм байна. Цаг 7 цаг болж байна яг. Тэгээд нэг хоолны газар олж хоол иднэ. Тэгээд Японд иймэрхүү нэг солонгосоор гурмуг шигтан гэж ярьдаг байхгүй юу? Нэг булангийн хоолны газар гэж ярьдаг. Иймэрхүү хоолны газрууд маш их байдаг юм байна. Одоо энд нь жишээлбэл ийм шүл зарж байгаа. За энд бас нэг ийм хоолны газар байна. Энд бас нэг ийм хоолны газар байна. Нэг гурмуг шигтан их байдаг юм байна. Япон залуу дасгал хийсэн гүүж явна. Энд ийм мухлаг дэлгүүр байна. За энд бас ийм хоолны газар байна. Энд бас нэг ийм гурмуг шигтан хоолны газар байна. Гурмуг шигтан энэ архины газар юм болов? Сүлжээ юм болов? Оо энд бас нэг ийм хоолны газар шүү дээ. Ямар хоолыг харцгаая. Шарсан загас байна, кимбап байна. Тэгээ та бүхэн одоо энэ ойлгож байгаа шүү дээ. Золбоо нэг өлсөөд эхлэхээр л ингээд хоолны газруудын хоолыг танилцуулаад эхэлдэг шүү дээ. Өлсөөгүй үед нэг тийм гой хоолны газрын хажуугаар өнгөрсөн ч гэсэн нэг тоодгүй. Тэгээ одоо болохоор ялчгүй өлссөн байгаа л та. За жоохон алхаж үзнэ. Яг бүр хөө ийшээ орж идэж үзье гэхээр газар руу орно. Чи сүүлийн өдөр юм чин гоё. Амттай хоол идэе л та тий. За та бүхэнд нэг сони юм харуулъя. Энэ Непал хоолны газар байгаа байхгүй юу? Непал ресторан гэсэн байгаас. Тэгсэн хараа Монгол бууз явж шít. Монгол бууз яг мөн байна бүр. Непал хоолны газар ягаад манай Монгол бууз явж байгаа юм бол. За Непал хоол идэж үзтээ юм уу? Униалтчгүй Монгол бууз мөн байна да. За удаан бодсны эцэст юу идэхээ шийдчихлээ. Япон ухрын махаар хийсэн оригинал стейк гинэ. Оригинал стейкийг идэж үзье. Ийш ороод. За энэ газар тушууд энэчнээс захиалчт юм байна хоолоо. За золбоогийнхан захиалсан хоол гараад ирлээ. Шарсан стейк бүр юм халуун гриль гэдэг үү? Халуун грилэн дээр гарч ирсэн юм байна. Энэчнээ болгоод идчихдэг юм шиг байна. Хоёр ол захиалсан. Бас нэг юм стейк захиалсан байна. Тэгээ энийг ч гэсэн иднэ. Махан аюугаа зөөлхөн юм байна. Хариста хайж та гоё амттай хоолны газар ороод ирлээ. Гоё амттай. Энэ болохоор миний саяны эцнийг гүйцэхгүй юм байна. Энэ аюу гоё амттай. Миний хамгийн ихэнд иддэг. Энэ болохоор зүгээр нэг стейк гэдэг шүү дээ. Тийм амттай. За өстө сайхан хоолцоод гараад ирлээ. Тэгээ стейк нь үнэхээр гоё амттай байлаа. Өстө Япон ухрын махаар хийсэн гоё амттай стейк байлаа. Айгүй гоё махан зөөлхөн байлаа. Тэгээ амттайч байлаа. Тэгээ эхнийх нь бол бүр ярих юм байхгүй. Үнэхээр гоё амттай байсан. Тэгээ сайхан хооллоо. Одоо гэрийн зүг харьяа. Тэгээд гадаа бороо тусалж байна. Маргааш бороотой гэсэн. За тэгээ одоо эртхэн найзындаа очиж сайхан амраад тэгээ маргааш бас нэг ганц хоёр дэлгүүр ороод тэгээд орой сөүл рүү ниснэ. Маргааш орой эндээс 9 цаг 5 минутад 21 цаг 5 минутад нисээд 23 цаг 30 минутад Инчонд буух юм байна. Нилээ орой бууж байгаа 11:30 гэхэд очин. Тэгээд за нөө зогсоол дээр очиод гэрлүүгээ харихсаар байтал баг 1-2 болох юм шиг байна. Нилээ орой гэртээ очих нэ. За тэгээ энэ хоёр бичлэг нийлүүлээд хийж байгаа болохоор нилээ урт бичлэг болж магадгүй. Тэгээд энэ үргээд бичлэгээ өндөрлөё. Тэгээ өнөөдрийн минь бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Залбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр бай.